Арам дөргийн үзэгчтэй парламент телевизийн төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарын дугаар эхэлж байна. Ингээд хөтөлбөрийн эхэнд зарим мэдээллийн хураангаа хүргэе. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид пүрэв давгийг хотын даргаар томилхийг дэмжлээ. Ерөнхийлөгч хүрсөх ээжүүдэд алдарт их одон гардууллаа. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсон хавтангийн үйлдвэрийн нээлтэд ерөнхийлөгч оролцов. Америкийн нэгдсэн улс өөрийгөө хамгаалах зорилгоор Иранд шинэ цохилт өгснөө мэдгдлээ. Оросын холбооны улс дипломатчид болон гадаадын иргэдийг Киев хотыг орхиж гарахыг зөвлөв. Ойролт орнын мөргөлдөөний гүйл харгалзан Сауди Араби улсад хаж мөргөл эхэллээ. Токио хотын томоохон худалдааны төвд үл мэдэгдэх бодис цацсны улмаас 19 хүн эмнэлэгт хүргэгджээ. Эхний мэдээ хүргэе. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ээлжид бусаар хуралдаж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшигч пүрэв давгийг томилхийг дэмжлээ. Төлөөлөгчид ширүүхэн асуулт асууж, санал шүүмж өрнүүлсний эцэст олонхороо дэмжсэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 12 дугаар хуралдаан хуралдаж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид пүрэв давгийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 45 төлөөлөгчөөс 39 төлөөлөгч оролцож, нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авч дуусны дараа санал хураалт явуулсан юм. Пүрэв давгийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэхийг дэмжиж гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 45 төлөөлөгчөөс 39 нь оролцож 92.3% саналаар дэмжигдлээ. За өнөөдөр бид нар шинэ хотын даргатай болох гэж байгаа юм байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд юу болоод ч өнгөрчв. Заримдаа бодохоор гайхах хурлын дарга явууллаа, хотын дарга үдлээ. Тэгээд энэ сонгогдсон иргэдийнхээ өмнөөс болон бас энэ танхим сууж байгаа хэдэн нөхдүүдэд хараад зарим өдрүүд яс хавталцах өдрүүд ч болж өнгөрлөө. Яаж бие биенийхээ царайг харах юм, яаж сонгогчтойгоо уулзах юм гэдэг. Тэгээд ууланд бид нар ч нэг нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуультай. Нийслэлийн нутгийн өөрөө удирдахсны байгууллагын 45 төлөөлөгч дотроосоо ягаад хурлын дарга засаг дарга сонгож чаддгүй юм. Хэдүүлээр нь яах гэж ч ингэж юу хийгээд сонгуул хийгээд өрсөлдөж уралдаад байдгийн. Дээрээсээ засаг дарга ерөнхий сайд нь наман томилдог бол өөрсдөө шууд ирээд эндээсээ нэг сонгуул хийгээд олон хүмүүсийг зовоогоод хэдэн зуун хүмүүс итгэл найдвар тэгээд энэ сонгуульд өрсөлдөж байгаа байхгүй юу. Тэгээ ийм байх юм бол энэ төр ингээд явах шаардлага байсан ч юм уу цаг нарын гарц байсан юм биш үү гэсэн ийм бодол байна. Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хууль ясаа хэрэгжүүлж чадахгүй бол хурлын байгууллага гэж байх нь өөрөө ч нэг тийм сайхан таатай зүйл биш санагдчих. За нөгөө талаас нэг юмдаас нэлээд удаанч бодлоо 7 хоног бодож нэлээд суул энэ одоо өнгөрсөн хугацаанд би нэг юм бодод бүр одоо инээд ч хүрэх шиг санаад зовх шиг. Нөгөө анх дахь угад өндөр гингийн зан базарыг ээж нь эхийнхээ хэвлээд олохдоо нутаг нугаараа л нэг сайхан жил болоод дөрөв удирдал нь сайхан өмтөө үйл зам болоод ард иргэдийн 100 зүүн зэрэглээн сайжраад нэг 90 шидийг үзүүлчихсэн гин лээ. Өнгөрсөн 7 хоногт пүрэв давг нэр дэвшигчийн улсаараа магтсан нийгмийн сүлжээний юг харсан. Одоо сурчлагаас юм уу юм би ингээ хараад нэлээд ингээ бодлоо. Тэгээ одоо бид нар чи ерөн сонгуул хийгээд байхаа оронд иймэрхүү хүмүүсээ гаргаж ирээд дэвшүүлдэ тавьчвал улс орны маань ажил амьдралд үнэхээр хэрэгтэй юм байна да гэж бодсноо би нуух юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн хуралд олонх болсон Монгол Ардын намаас Беруу заны пүрэв давгийг нэр дэвшүүлж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 80% нь дэмжиж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах саналыг Монгол улсын ерөнхий сайдад уламжлахаар тогтлоо. Мөн өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж хотын даргын сайн жишгийг тогтоосон Хишгээгийн Нямбаатар дарагт ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё.
Тэрээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын санал авсан тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар ерхий сайдд уламжлахаар болов. Пүрэв давг нь Монгол Ардын намын бүсийн зохицуулагч, намын ерхий нарийн бичгийн даргын туслах, улсын хурлын тамгын газрын референт, зүүнний хүчний холбооны зохицуулагч, намын ерхий нарийн бичгийн даргын зөвлөх, орон нутаг намын хөгжлийн хилцээний дарга, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооны ерхий нарийн бичгийн дарга, намын байгуулалтын газрын дарга, Монголын социал-демократ залуучдын холбооны ерхийлөгч, Монгол Ардын намын нарийн бичгийн дарга зэрэг сонголт ажлыг хашиж байсан юм. Тэрээр нийслэлийн 45 дахь дунд сургууль, Монгол Улсын их сургуулийг, улс төр судлал, Австралийн Ньюкасл их сургуулийг доктортой хөгжлийн судалгаагаар магистрийн зэрэгтээ төгссөн байна. Олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хууль болон үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх зарлиг гаргаж эхчүүдэд алдарт эхийн одон гартууллаа. Мөн тэрээр анхны эко гипс автангийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Энэ жил улсын хэмжээнд 12,306 ээж алдарт эхийн 1-2 дугаар зэргийн од хүртэнэ. Одон гардаж байгаа эхчүүдийн олонх нь 33-аас 39 настай, хамгийн залуу нь 22 настай байна. Ээжүүдийн ач гавьяа хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл үндэснээр хүртдэг учраас Монгол төр алдаршуулдаг сайх уламжлалтайг ерөнхийлөгч онцолсон юм а. Тэрээр энэ одон бол их хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээж минь ингэрт гэлзэж байсан, одоо ээжүүдийн ингэрт гэлзэж байгаа энэ одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог юм байсан юм а. Тэрээр алдарт эхчүүдэд болон гэр бүл үр хүүхэд төрөл төрөсцөд нь эргүүлэнх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ёров. Ерөнхийлөгч санаачлаг гаргасны дагуу алдарт эхийн одонг дагалддаг мөнгө урамшууллыг 2025 оноос 2 дахин нэмээд байгаа бөгөөд өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 их алдарт эхийн 1-2 дугаар зэргийн одон гарчжээ. Ерөнхийлөгч мөн дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипс автангийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо. New Progress Group-ийн Eco Drival компани Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Alpha Eco Gips автангийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа. За жилийн 10 сая метр квадрат авто үйлдвэрлэх хүчин чадалтай. За үйлдвэрлэлийн одоогийн хурд бол ерөнхийдөө 12.5 мм-ийн зузаантай ерөнхийдөө авто явж байна эй төрлийн. За энэ маань өдөртөө ер нь бол цагийн хүчин талаар ярих юм бол ер нь 350 ширхэг гэж болно. За мэдээж хавтангийн зузаан урт өргөнөөс хамаарат үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадал өөр байхаар байгаа. Бүх шат дараалга буюу түүхийд хөлөө авах, шатаах, за үндсэн орц норм тааруулах, хуурай болон ноот нэмэлтүүд, за хэлбэржүүлэх, за усгүйжүүлэх энэ хэсгүүдийг бүрэн чанарын стандартаар хяндаг гэсэн процесс тус бүрээр за энүүгээр нэлээд даваа талтай байгаамаа. Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипс хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100% хангах бөгөөд жилд дээр хэмжээний мөнгийг их орондоо үлдэх юм. Үйлдвэрийн нээлтийн ёслолд ерөнхийлөгч хүрсэх оролцож групп компани хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд их оронч худалдан авалт хийж байхыг уриалсан юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна. Манай улс 2023 онд 8.8 сая квадрат метр хавтан импортлсон бол энэ тоо 2025 онд 2 дахин өсөж 18.5 саяд хүрсэн байна. Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус экспортын чиг баримжаатай нэмэн үртэг шингэсэн олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ. За өнөөдөр New Progress Group-ийн хөрөнгө оруулалтаар эко гипс автангийн үйлдвэр ашиглалтанд орж байна. Энэ үйлдвэр маань Монгол улсын дотоодын хэрэгцээг 100 хангах зорилттойгоор эдгээр ингээд ажиллаж байгаа. Эко гэж байгаа гол утга учир маань болохоор яг Монгол улсын байгалийн эрдэсийг ашиглаж эко бүтээгдэхүүнийг бид нэр үйлдвэрлэж байгаа. Ер нь өнөөдөр Монгол улсад импортоор ашиглаж байгаа энэ гипс автангууд маань болохоор эрүүл ахуйд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Манай үйлдвэрийн эко гипс автууд байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас одоо ямар нэгэн хор нөлөөгүй гэдэг нь гол шин чанартай гипс авт юм аа. New Progress Group 2000 оноос дэд бүтэц үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани 1500 гаруй ажилтнтай томоохон бүтээн байгуулалт болох Ховд Эко цемент үйлдвэр нь жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж баруун үсгийн хэрэгцээг хангаж байна. Хүүхдийн цуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хууль зүйн дотоод хэргийн сайд Амар сайхан цагдаагийн байгууллагын төлөөлөл болон бусад албаныхантай уулзжээ.
Уулзалтын үеэр хүүхдийг альва гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, танин мэдүүлэх ажлыг хүүхдийн төлөө байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, сургуулийн нэгдсэн хөтөлбөр боловсруулан эхний ээлжинд цуснд амарч байгаа хүүхдүүдэд цаашид сургуулийн өмнөх боловсрол, ерхий боловсролын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрлэхэлт, цахим гэмт хэрэг, хар тамхины эсрэг хичээл ордог болох талаар санал солилцож, холбогдох газруудад үүрэгжил өгсөн байна. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд тохирсон 10,995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарчээ. Ялангуяа үе тэнгийн дээрлэхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь хаалдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцоллоо. Монгол улсын хэмжээнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдогчдын 91.2%-ийг 15-35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж, хэрэглэгчдийн насны байдал жил ирэх тусам залуужж байгааг анхааруулав. Энэ жил улсын хэмжээнд 73 хүүхдийн цуснд 200,000 гаруй хүүхэд хүлээн авах хурцсан тооцоол гарсан байна. Тиймээс зуны улиралд хүүхдүүдийг цуснд зөвхөн амраах бус тэдэнд тохирсон арга аргачлалаар хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэний журам төргээ биелүүлдэг байх тухай. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдлэг олгох нь маш чухал гэдгийг Хууль зүйн дотоод иргэний сайд онцолсон юм а. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анх дахь хуралдаан болж Бага нуурын үйлдвэр технологийн парк хувьцаат компани Нүүрс химийн үйлдвэр төсөл болон 2026-аас 27 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлсэн байна. 2025-аас 26 оны халаалтын улиралд хэрэгэлсэн хагас коксын түвшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн хэмээн дүгнэж 2026-аас 27 оны өвлийн улиралд уг түвшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрсэн байна. Үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн засаг даргын тамгын газар болон 5 толгой түвшиг компанид үүрэг болгожээ. Ирэх өвлийн улиралд хагас коксын түвшийг гаднаас дахин худалдан авах бөгөөд 6 дугаар сард тендер зарлах юм байна. Харин дараа жилийн үдид Бага нуурын Нүүрс химийн үйлдвэр ашиглалтанд орно хэмээн албан нийгс сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 28,000 тонн хагас коксын түвшний нөөцтэй байгаа бөгөөд өнгөрсөн үйл Улаанбаатар хотын гэр хорооллын 175,000 орчим айл өрхөд бүгд найрамдах Хятад ард улсын Шанси мужийн Шэнмүү хотоос 306,000 тонн хагас кокс түвшийг 226 тэрбум төгрөгөөр буюу 1 тонн түвшийг 738 орчим мянган төгрөгөөр худалдан авч 25 кг-аар савлсан түвшийг 5,000 төгрөгөөр иргэдэд борлуулсан. Үүн дээр энэ оны 4-р сард Хятадаас 45 орчим тэрбум төгрөгөөр 61,000 тонн хагас коксын түвшийг нэмж авсан байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад 5 хоног үлдээд байгааг Татврын ерхий газраас анхаарууллаа. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврын тухай хуулийн 8.1 зааснаар иргэн хуулийн этгээд нь тухайн жилийн албан татвараа жилд 1 удаа 6 дугаар сарын 1-ээс өмнө харьяалах татврын албанд төлөх хэрэгтэй байдаг. Иймд татвар төлөгч иргэд хугацаанд амжиж төлөхийг зөвлөж байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль журмын дагуу торгуул алдан тооцох нөхцөл үүсхийг сануулсан байна. Монгол улс Оросын холбооны улсын хамтарсан шумбалтын баг халахын голын байлдан болсон газар орон буюу Дорн аймгийн Халахгүй сумын Буур нуурт анх удаа усанд орох живсэн нисэх хонгоц техникийг эрен хайх ажиллагааг энэ сарын 15-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Онцгой байдлын ерхий газар хил хамгаалах ерхий газар Оросын холбооны улсын Ленинград мужийн онцгой байдлын албаны аврагч мэрэгжилтнүүд усны гүн шумбагчид хамтран усан бүсэд тодорхойсон 4 цэг хооронд буюу урт нь 7 км, өргөн нь 5 км хэмжээтэй талбайд наривчилсан судалгаа хийсэн байна. Энэхүү ажиллагаа нуурт осолцсон онгоцны байршлыг наривчлан тогтоох Ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Тус ажиллагаанд шумбагч аврагчид цав болон тусгай хайлтын төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд алфагчид 7-9 метрийн гүнд давхарцсан тоогоор 14 цагийн шумбалтыг усны гүнд металл хайгч төхөөрөмж ашиглан хийсэн байна. Ажиллагааны үр дүнд ажиллах талбайны хэмжээ, хайж байгаа объектын хэмжээ, усан орчны үндсэн шинж чанар, усны гүн, цаг агаар, үзэгдэх орчин зэрэг нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг бөгөөд эрлийн хугацаанд салхи бороо ихтэй, ажиллахад хүндрэлтэй байсан талаар хоёр улсын аврагчид санал солилцож туршлага хуваалцсан байна. Та бүхэндээ дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америк Ираны яриа хэлэлцээ нааштай үргэлжилж байгаа энэ үед Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшин Ираны өмнөд хэсэгт шин цохилт өгсөн талаараа мэдэгдлээ.
Америкийн нэгдсэн улсын төв командлын зүгээс өөрийгөө хамгаалах зорилгоор Ираны өмнөд хэсэгт байрлах Пужингийн байгууламжууд болон тэнгист мин байрлуулахаар завдаж байсан завинуудыг онилж уг цохилтыг өгсөн хэмээн онцолсон байна. Тодорхойлбол Ираны тэнгисийн цэргийн баазуудын үлгийн нутаг болох Бандар Аббас бомб тотыг онилжээ. Мөн энэхүү цохилт нь Ираны хүчний занал хиллээс өөрсдийн цэргүүдээ хамгаалах зорилготой үйлдэл байсан хэмээн тайлбарласан байна. Одоогоор Ираны талаас уг дайралттай холбогдуулан ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд ирээдүйд байгуулагдах энхийн хэлэлцээрт энэ цохилт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна. Америкийн нэгдсэн улсын төв командлал гал зогсоох хэлэлцээ үргэлжлэж байгаа ч цэргүүдэд хамгаалсаар байх болно гэж мэдэгдсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай тохиролцоонд хүрэхэд тун ойртод байгаа талаараа мэдэгдсэн ч дараа нь хэлэлцээнд оролцож байгаа төлөөлөгч нартаа яарахгүй байх чиглэл өгсөн гэдгээ мэдэгдсэн билээ. Хэдийгээр энэхүү Америк Ираны хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч Ираны гадаад хэргийн яамнаас ойрын үед мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээ хийхдэггүй гэж мэдэгдээд байгаа. Харин Америкийн нэгдсэн улсын төрийн даргын бичгийн дарга Марко Рубио хэлэлцээ хийсэн ч хийгээгүй ч Ормосын хоолойг нээлттэй байлгах болно гэдгийг сүүлд хийсэн мэдээлэлтэй анхаарууллаа. Энэ үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч JD Vance, Батлан хамгаалгын сайд Pete Hegseth нар Арлингтонны үндэсний оршуулгын газар зохиогдсон Ираны дайнд амиргдсан Америкийн цэргүүдэд хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ёслолд оролцоод байна. Дараагийн мэдээ хүргэе. Оросын албаны улсын зүгээс Украиний нийслэл Киев хотод дахин системтэйгээр цохилтуудыг өгөхөөр төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн байна. Оросын албаны улсын гадаад хэргийн яамны зүгээс хийсэн мэдэгдэлд энэхүү шин цохилтоор Киев дахь шийдвэр гаргах төвүүд, удирдлагын түвшний байгууламжууд болон дроны үйлдвэрүүдийг онилно гэдгийг онцолж, дипломатчид болон гадаадын иргэдийг тус хотыг аль болох хурдан хугацаанд орхиж гарах, Украиний энгийн иргэдийг засаг захиргааны болон цэргийн барилга байгууламжуудаас хол байхыг зөвлөсөн байна. Мөн Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гаргийн өдөр Америкийн нэгдсэн улсын төрийн даргын бичгийн дарга Марко Рубиото уцаар холбогдсон ярихдаа Америкийн дипломатчдыг Киевээс гарч явахыг уриалсан талаар албаны их сурвалжууд мэдээллээ. Харин Киевийн эрх баригчид Оросын албаны улсын энэхүү анхааруулгыг ичхүүргүй сүрдүүлэг гэж нэрлээд Москвад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг холбоотнуудаа уриалсан байна. За өнгөрсөн амралтын өдрүүдээр Оросын тал урд хожид байгаагүй томоохон агаарын довтлогоонуудынхаа нэгийг Украины эсрэг явуулсан бөгөөд үүний улмаас Киев болон бусад хотуудад 4 хүн амрагдаж 100 орчим хүн шархацсныг Украины ерөнхийлөгч Зеленский мэдээлсэн. Харин Оросын тал уг цохилтоо эзлэгдсэн Луганск мужийн Старобилск хотын оюутны байранд өнгөрсөн баасан гарагт Украины дронууд давталсан улмаас 21 хүн амрагдсны хариу арга хэмжээ гэж тайлбарласан бол Киевийн зүгээс оюутны дотор байранд давталснаа үгүйсгэж тус бүс нутаг дахь Оросын элит дроны цэргийн ангийг онилсон хэмээн тайлбарласан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Ойрох донуудын бүс нутаг дахь Америкийн нэгдсэн улс Ираны мөргөлдөөнийг үл харгалзсан Сауди Араби улсад муслим шашинтнуудын ээлжид хаж мөргөл эхлээд байна. За гэхдээ хурцтмал нөхцөл байдалтай уялдуулан Сауди Араби улсын зүгээс хаж мөргөлийн үеэр аюулгүй байдлыг чангадах арга хэмжээг авч тус улсын Батлан хамгаалгын яам мөргөлчдийг хамгаалах зорилгоор Мекка хотын ойролцоо агаарын давталганоос хамгаалах системүүдийг байрлуулжээ. Энэ жил Мекка хотод мөргөл үлдэхээр гадаад улс орнуудаас 1.5 сая гаруй хүн Сауди Арабид ирээд байгаа талаар тус улсын эрх баригчид мэдээллээ. Хэдийгээр бүс нутагт хурцтмал байдал нэмэгдэж мөн агаарын хэм Цельсийн нэмэх 45 градус хүрч халж байгаа хэдий ч энэ жил өнгөрсөн оноос 11 мянгаар илүү хүн мөргөл үлдэхээр ирсэн бөгөөд мөргөлчин олон инх тайван удахгүй тогтно гэж найдан мөргөл үлдэж байгаа талаар их сурвалжууд мэдээлж байна. Сүүлийн мэдээ хүргэе. Японы нийслэл Токио хотын Гинза дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн Гинза 6 аймаг худалдааны төвдөө нэгэн этгээд хурц өнөр бүхий үл мэдэх бодис цацсны улмаас 19 хүн эмнэлэгт хүргэгджээ. Цагдаагийн байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр Гинза 6 худалдааны төвийн 1-р давхарт байрлах бэлэн мөнгөний автомат машин руу даваа гарагт нэгэн эрэгтэй үл мэдэх бодис цацсан тогтоогдсон байна. Холбогдох албаныхан уг бодисыг чинжүүн дагуулгаддаг капсаицин буюу цочрох үйлчлэгээтэй бодис байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнжээ. Тухайн газрын ойр орчинд байсан хүмүүст хоолоо хорсож өвдөх, загднах, мэдээ алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн ба онцгой байдал цагдаа түргэн тусламжийн албан хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж худалдааны төвийн өмнөх замыг хааж хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Бодис цацсан этгээдийг цагдаа нар эрен сурвалжилж байгаа талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Үзэгч та бүхэндээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.